Би 2009 онд Мөнгө өрнөдлийн бүлэгт хамтлсан орж байлаа. Хүний эрх хөгжил төвийн сургалт болж түн цугаач гэж хуучин Мөнгө өрнөдлийн бүлгийг анх байгуулсан болгоомоо хэлсээ. Тэгээд энэ сургалтанд сууж анх дахь жүлгийг байгуулан бүлэгтийн ахлагчаар анх ажилласан. Түүнээс хойш Мөнгө өрнөдлийн бүлэгтээ салшгүй холбоотой ажиллаад анх ороход хамт олоныг хөгжүүлэх сандаа мөнгөгүй байсан бол одоо 25 сая төгрөгтэй болж ирсэн. 2009 он бүлгийн ахлагчийн зэрэгцээ хамт олоныг хөгжүүлэх сангийн нягтлан бодож байгаа ажлын байсан. Сандаа мөнгөтэй болохын төлөө амьдрал муутай ажил үйлдвэрлэж эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулахын төлөө тэмцээ. 2010 оноос Мөнгө өрнөдлийн бүлгүүдийн холбооны дараагаар одоо хүртэл ажиллаж байна. Анх Мөнгө өрнөдлийн бүлгүүдийн холбоо байгуулахад хайлтсан бэби нэмэд идэггүй, гэрээс гардаггүй эмэгтэйчүүд нэгдэж байлаа. Эхлээд үл ойлголт зөндөө байсан. Тухайн үед 3 бүлэг 25 гишүүнтэй байсан бол одоо 19 бүлэг 212 гишүүнтэй болж чадсан. Бүлгийн гишүүдийн амьдрал тийм их сайн биш. Гэхдээ хамт олон болсноороо нэгийг ойлгож бие биендээ маш их тусалдаг болсон. Бүлгийн гишүүн болсноороо манай гишүүдийн амьдрал ахуй дээшиж байгаа. Одоо ямар ч үед бие биендээ тусалж чадаж нэгдэж чаддаг болсон. Нэгдэж чадсанаар орон нутгийн удирдлагуудад өөрсдийгөө таниулж тэдний дэмжлэг тусалцааг авч чаддаг болсон. Бидний ард гэрийнхэн маань биднийг байнга ойлгож байдаг болсон. Манайхан дийлэнх хэсэг нь 40-с дээш насны эмэгтэйчүүд байдаг. Ихэнх нь 3-5 хүүхэдтэй. Хамтаараа орон байраа сайжруулах, амьдралынхаа дээшлүүлэхэд бие биедээ тусалдаг. Нийт ч хамт олон болж чадсан. Манай ах мөн бусад аймагуудын Мөнгө өрнөдлийн бүлгүүдтэй сүлжээ байгуулан жил бүр тэдэнтэй туршлага солилцдог болсон. Одоогийн байдлаар 92 гишүүн газар авч гашаагаан хатан Мөнгө өрнөдлийн бүлгүүдийн хотхон байгуулахаар ажилдаа ороод байна.